Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 онд нээлттэй хийсэн Адлын явдалт трейлер төрлийн Nobody 2 киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Монголын Монгол стант баг бол дэлхийн хэмжээний алдартай кино шоу, сурталчилгааны төслүүдэд оролцдог мэргэжлийн тулааны үзүүлбэр үзүүлдэг орлон тоглогчдын баг юм. Тусгаг нь Холливуудын болон Азийн томоохон кинонуудад оролцож, Адлын явдлын үзэгдлүүдийг найруулж гүйцэтгэж байсан. Жишээ нь Netflix-ийн Марко Поло зурвал, Marvel-ийн Shang-Chi, Disney-ийн Мулан гэх мэт дотоод гадаадын нийт 100-аад бүтээлд амжилттай ажиллаж байсан Холливуудад данстай Монгол орлон тоглогч нар юм. Тийм ч утгаараа тэдний өөрсдийн хийж найруулсан анхны кино болох Би нэг давхар Монголын он сайхны кино нь өмнө нь Монголд хийгдэж байгаагүй тулааны гайхалтай ур чадвар, үзүүлбэрүүдийг шингээсэн экшн төрлийн кино юм. Сэтгэл догтлуулж зөсхөөргсөн Би нэг давхар киног DDS Univision Look TV-гээс хүлээн авч үзээрэй. Миний ахаан ухсан. Арай дэндүүлээд юм шүү. Би та нарыг хиндэж Хаач байцаалтын өрөөнд жигчийн хуруунд дасарчихсан нүрэндээ нэлээд шарахтай суун. Удалгүй тэрээр асаагуур гаргаж ирээд асаагаад бугууныхаа шарахыг түлэх нь тэр. Эрэгтэй ажилтан түүнээс та хоёр ямар гэж чөтгөрүүднэ вэ хэмээн асуухад хаач бид хоёр бол гэж хэлснээр Nobody 2 гэсэн бичиг гарснаар кино эхлэнэ. Хэд хоногийн өмнө хаач алуурчны амьдралаараа өдөр хоногийг өнгөрүүлж засгийн газрын нууц ажилтан үсчингээс даалгавар авч аюултай даалгавруудыг биелүүлэн улмаар Оросуудын мөнгийг шатаасныхаа өрийг барагдуулан амьдарч байлаа. Тиймээс тэрээр өөрөө хүсээгүйч арга гэртээ анхаарал тавих нь аргагүй эрхэнд суларч улмаар эхнэр нь түүний амьдралын энэ хөв маягт дургуйцаж эхэлжээ. Нэг удаагийн даалгаврын дараа хаач хэдийгээр оройн хоолн дээрээ харин гэж бичсэн ч амжаагүй тул эхнэр л үгүй оройт нь хүлээх хэрэггүй гэж зурус бичих ба эхнэр нь хоолны ширээний ард ганцаараа дар сунгаа бид ярилцах хэрэгтэй байна гэж бичдэгч энэ удаад зурвсан арилгаан хайртай шүү гэж бичснээр хаачийн санааг амраана. Баасан гарыг Хүүбрэди охин семинар хичээлдээ явж хаач эхнэрээс өөрийнх нь үзэж чадаагүй хүүгийнх нь тоглолтод ямар болсныг асуухад эхнэр Бекан эсрэг баг нь нэлээд ширүүн тоглосон гэдгийг хэлээд нүдэн хөхөрснийг хэлэх гэж байгаад болон өөрөөр нь яриулсан нь дээр байх гэж хариулна. Хаач хогоо хаяхад хүү охин нь түүнийг тоосон шинжгүй найзуудтайгаа явж эхнэр нь машинтайгаа хөдлөх гэж байхдаа зуны амралт хэд хоногийн дараа эхэлнэ гэдгийг хэлэхэд хаач шуудхан л гэр бүлэрээ ямар нэг юм хийцгээе гэд өөрийгөө төлөвлөгөө гаргаж оройн хоолн дээр хэлий хэмээн ам уралдан хариулв. Тэгээд хаач өөрт нь одоо ганцхан даалгавар байгаа. Орой хэлсэндээ хүрнэ гэхэд эхнэр нь төвөгшөө хөдөллөө. Хүүхдүүд нь авьяагаа төдийлөн тоохгүй эхнэр нь түүний даалгаварт төвөгшөөж байгаагаас харахад хаачийн хувьд гэр бүлдээ цаг гаргахгүй л болохгүй болсон бололтой. Хаач өнөөдрийн даалгавраа биелүүлэхээр байгаа хүлээн бодол тавтан сууж байхад удалгүй дөрвөн залуу орж ирэн цахилгаан шатанд сууснаар хаач цуг суулаа. Дараа нь хаач үсчин дээр нэлээд бухимдсан байдалтай ирж авсан мэдээллийн карта түүнд өгөв. Тэгэд хаач энэ удаагийн даалгавар хэлснээс нь илүү хүнд байсныг илэрхийлнэ. Тэрээр захилгаан шатанд 3 залуутай зодтолдож нэлээд тэмцэлцсэний эцэст бүгдийг нь дийлэн байнаасаа мэдээллийн картыг нь авчээ. Уг нь үсчний хэлснээр ингээд л даалгавар дуусах ёстой байтал түүнийг захилгаан шатнаас гарч ирэхэд зэвсгэлсэн косикчууд түүнийг отож байсан байна. Улмаар хаач сумнаас бултаж тэдэн рүү баллонтой хийшидэн устгажээ. Тэгэд хаач зөвхөн үүгээр ч зогсоогүй. Машины зогсоол дээр мачатетэй барьцилчуудтай таарч улмаар тэдэнтэй ч бас тулдаж ялсан байна. Тэгэхээр энгийн нэг даалгавар нь 3 өөр талын сонирхолтой хүндхэн даалгавар байсныг хаач хэлв. Энэ бүхнийг сонссон үсчин хаачийг энэ даалгаврыг биелүүлснээр өрнөөсөө $800,000 барагдууллаа гэдгийг хэлнэ. Хаач өөрийгөө дахиад хэдийг барагдуулах ёстойгоо асуухад үсчин $30 сая орчим гэж хариулаад дараагийн даалгавар бүхий хавцыг өгөхөд хаач чадахгүй гэдгээ илэрхийлв. Үнийг сонссон үсчин хаачийн шатаасан Оросуудын мөнгийг түүний өмнөөс өөрсдийгөө найрсгаар төлсөн. Тиймээс хаачийг энэ хурдаараа явбал хавар гэхэд бөхөөрөө төлөөд дуусна гэдгийг тайлбарллаа. Харин хаач жаахан амралт авах хэрэгтэй байгааг хэлэхэд үсчин түүнд амжилт хүснэ. Барьцилчуудыг хөнөөснийхөө дараа хаач Пламровилийн зуны амралтын зурагт хуудсыг олж харжээ.
Дараа нь тэрээр гэр бүлийнхэндээ тухайн газрын видео сурталчилгааг үзүүлж аавынхаа хамтаар ийшээ аялах санал гаргалаа. Эхэндээ гэр бүлийнхэн хэтэрхий хуучинсаг газар хэмээн эргэлзэж байтал хаач хүүгийнхээ нүдэн хөхөрснээг сая л анзаарч юу болсныг асуух ба Брэди таны ирж үзээгүй тоглолтын үеэр хөхөрсөн гэж хариулснаар эхнэр нь хамтдаа илүү их цагийг өнгөрүүлэх хэрэгтэй гэж үзэн аялалд явахаар шийднэ. Хаач энэ газар руу аав нь баг байхад нь ганцхан удаа л дүүтэй хамт авч явсныг тайлбарлаж амьдралд хүнд хэцүү цаг тулгархад түүнийг даван туулах сайхан дурсамжууд хэрэгтэй байдаг. Тиймээс гэр бүлийнхэндээ сайхан дурсамж бүтээж өгье гэж хэлнэ. Ингээд тэд хаачийн аавтай нэгдэн хамтдаа аялалдаа гарлаа. Эцэст нь тэд зорьсон газартаа хурж ирэн хүүхдүүдэд өрөөнд нь байрлуулад дараа нь хаач их нартайгаа хамт өөрсдийнхөө өрөөнд ороход Бека хаачийг аз жаргалтай байгаад баяртай байна гэдгээ илэрхийлнэ. Дараа нь гэр бүлийнхэн усан парк руу очиход нэг хэрэг гарсан тул өнөөдөртөө усан парк хаалттай байгаа гэдгийг Кас охин хэнэггүй хэлж хот-догны купон өглөө. Хот-дог авахар зогсож байхдаа хаач дүү харитайгаа хамт аавтайгаа багада ирж байсан жаргалтай үеэ дурсан зогсон. Гэтэл түүний бодлыг Эбел гих шериф хаачийг өөрлөө ширтэж байна гэж бодон тасалдуулав. Шериф Эбел хаачад хууль сахиулагч хүнийг нүд салгалгүй ширтэх нь элдэг бос гэдгийг хэлэн түүнд ямар нэгэн асуудал байгаа эсхийг асуун ширтсээр. Удалгүй хот-дог бэлэн болж хаач гэр бүлдээ өөрсдийгөө тоглоомын төвийн купонтой болсныг хэлнэ. Тоглоомын төвд Брэди саксны бөмбөг шидэн тоглож байхдаа гурван охин түүнийг ширтэн хоорондоо ярилцахыг анзаарав. Улмаар Брэди тэдэнд тоглоомын купон бэлгэллээ. Хэсэг хугацааны дараа Макс гэх хүүгэн Брэдиг найз охинтой сэтгсний төлөө уучлалт гуйхыг хүсэх ба тэрээр дүү Сэмигийн чихмлийг нь авч урснаар Брэди түүнийг зохиж зодон эхлүүлэх нь тэр. Энэ үед тоглоомын газрын эзэн Брэдиг түлхэж түүнийг зодон эхлүүлсэн хэмээн хаачийн гэр бүлийг яг одоо явахыг шаардна. Хаач тоглоомын газрын эзэн хоёр маргаж байхад Бека ирснээр гэр бүлийнхээ явахаар боллоо. Гэтэл яг гарах гэж байтал тоглоомын газрын эзэн Сэмигийн дагц руу налгацснаар хаачиг урлуулдагч тэрээр энэ удаа зүгээр гарна. Гадаа гарсан хойно хаач утсаа орхичихж гэдгээ хэлээд буцаад орлоо. Хэдийгээр Бека хэрэггүй боль гэсэн ч хаач хаалгыг жин ороод шууд л зодон эхлүүлнэ. Тэрээр тоглоомын газрын эзнийг зодож тэнд байсан өөр нэг залууг тоглоомын алхаар зохиж эцэст нь тоглоомын газрын эзнийг тоглоом мөргүүлээд дагц руу налгадаж ингээд байвал ямар байна гэдгийг асуув. Цагдаагийн газраа Бека Сэми хоёр өөрсдийгөө ямар буруу зүйл хийснийг асууж байхад коридорт хаач хүүтэйгээ суун. Тэрээр хүүгээ асуудлыг нударгаар шийдэж болохгүй гэхэд Брэди аавыгаа л харин тэгдэг. Тэр нь ч өөрт нь таалагддаг гэдгийг илэрхийлв. Удалгүй шериф Абел ирж хаачийг дагуулan даргийнхаа өрөөнд хүргэж өглөө. Дарга өрийгөө White гэж танилцуулаад хаачийг хүүг нь үхтлэн зодсон жуулчин гэдгийг хэлнэ. Тэгээд White аав нь хотыг байгуулж нэг дүрм тогтоосон нь жуулчдыг нэг удаа өнгөрөөдөг гэдгийг тайлбарлав. Үргэлжлүүлээд White Брэдиг хүү Максийнх нь бөмбөг шиддэг гарыг гэмтээсэн гэдгийг хэлэхэд хаач хүүгээрээ уучлалт гуйлгана гэдгээ илэрхийлв. Тэгээд камерын бичлэгийг шалгаарай гээд тоглоомын газрын эзэн охиныхон дагц руу налгадаж хаач өөрийгөө хяналтаа алдсан гэдгийг тайлбарлав. Улмаар хаачийн гэр бүлийг зүгээр явуулсны дараа шериф Абел туслахтаа хандан хүмүүсээ цуглуул. Тэгээд тэднийг зайлуул гэсэн даалгавар өгнө. Өрөөндөө орсныхоо дараа Бека хаачийг бараан талаа гаргах шаардлага байгаагүй. Хүүн хэдийнэ аавыгаа хараад түрэмгий болж эхэлсэн гэдгийг тайлбарлав. Дараа нь Бека хаачийг амархаар явахтаа хүртэл ажлын цүнхэндээ ажлынхаа зэвсэгнүүдийг авчирсан гэж буруутгаад цүнхийг нээтэл өөрсдийнх нь анх уулзсан газрын тухайн үед үйлдвэрлэгдсэн дарс байх нь тэр. Ингэснээр Бекагийн сэтгэл нь хөдөлж нөхрийгөө хоосон сэрдсэндээ уучлалтгүй тэрвэрч хаачийг үнэхээр аяллыг төлөвлөсөн байна гэдгийг нь хүлээн зөвшөөрөн дарсаа ууцгаана. Маргааш нь бууддаг тоглоом дээр Бека маш мэрэгэн бууддаг гэдгээ гэрээхэндээ харууллаа. Дараа нь гэр бүлийнхэн бусад тоглоомнууд дээр тоглож байхад хаач нэг шериф өөрсдийнх нь гэр бүлийг ажиглаад байгааг анзаарав. Эцэст нь гэр бүлийнхэн нугсан завинд сууцгаахад хаач шерифийг өөр залуустай ирэхийг анзаарч завинд суухгүй үлдэнэ. Дараа нь хаач арын завинд суухад шериф өнөх залуусынхаа хамт сууснаар бусад жуулчдын хамтаар завь хөдөллөө. Жуулчид хөтчийн тайлбарыг сонсох чихвч зүуснээр нөгөөдөл хаачийг хотоос нь явсангүй гэдгийг хэлэн түүн рүү дайрна. Ингээд хэсэг зодон өрнөж хаач тэднийг нэг нэгээр нь зодсоор. Эцэст нь хаач шерифтэй ярилцахыг хүссэн ч шериф түүний жигчийн хурууг хутгаараа таслах нь тэр. Түүний хуруу гол руу унаж махчин загас идэх ба энэ үед нэг залуу хаачийг зохион гол руу унгаалаа.
Хэсэг хугацааны дараа Хаач завируу авиран гарч ирээд ууртаагаар залуусыг зодож бүгдийг нь дарж авна. Дараа нь тэрээр дүү Хари руугаа залгаж өөрсдийнх нь багада ирж байсан Пламарвил урдынх шиг найрсаг биш болсныг хэлв. Гэтэл дүүн аав нь өөрсдийг нь даалгавартай байсан болохоор л Пламарвил руу багад нь дагуулж очсон гэдгийг илчлэнэ. Тэгээд энтхийн цагдаа нар том синдикаттай хувилддаг болохоор хаачиг хүмүүсийг эргэлдээд байхыг хүсэхгүй гэдгийг тайлбарлав. Шериф Абелд туслахаас нь дуудлага ирж хаачиг бүх залуусыг зодсон. Түүнийг зүгээр л нэг жуулчин гэж бодохгүй байгаагаа хэлнэ. Хаач үсчин рүү залгаж Пламарвилд асуудалд орсноо хэлэхэд үсчин Пламарвил бол тойроо зам, хар тамхи, буу, вирус, бүрч доор юмнууд Канадаас орж ирээд үлмэдэгдэх цэгүүд рүү явдаг. Линдина гэдэг өрмөц нэгэн толгойлдог. Хэрвээ Хаачийг түүний бизнест саад очруулах юм бол тэрээр түүний гэр бүлийг хөнөөгөөд Хаачид хүчээр харуулна гэж тайлбарлав. Энэ хооронд Линдина казино руугаа ирээд заллин хийж байгаа тоглогчийн гарыг нь хутгаар зоож нүдэнд нь төмөр зоогоод заллинд нь холбоотой байсан хүмүүсийг шуудлаа устгана. Тэгээд Линдина гарч явахдаа бүх гэрчүүдийг хөнөө гэж тушааснаар казинод байсан бүх хүнийг хөнөөлөө. White хүү Макстайгаа бейсболын дасгал хийж байхад Линдина түүн рүү залгах ба White түүнд энэ удаагийнх сүүлчийн ачаа аавынх нь өөрөө бүгд төлөгдсөн. Өрн үүгээр дуусч байгаа гэдгийг хэлнэ. Гэтэл Линдина өөрт нь тавьсан өр хизээч дуустдаггүй гэдгийг хэлээд утсаа таслав. Дараа нь Линдина Шериф Абел руу залгаж дарга White-ийг хэнд ажилдгийг нь сануул. Түүний хамгийн чухал зүйлийг нь авах хэмээн даалгавар өглөө. Улмар Линдинагийн ачаанууд бэлдсэн газар Шериф Абел даргийнхаа хүү Максыг барьцаалснаа түүний хүмүүст харуулна. Энэ хооронд Хаач бэлэн мөнгөн дээр шатхуун асгаж асаагураа асаан сүрдүүлээд өөрийгөө зүгээр л амрахыг хүсэж байгааг эндээс гарахаар нь өөрийг нь болон гэр бүлийг нь зүгээр орхи нөхцөл байдлыг намжаая хэмээн шаардав. Шериф Абел Хаачийг гарч ирэхээс өмнө бүх зүйл асуудалгүй байсан гэдгийг түүнийг яг удаалж чадах ч гэлээ. Сайхан ааштай байгаа болохоор зүгээр яв гэдгийг хэлнэ. Хаач гарахдаа White-ийн хүү Максыг барьцаалуулсан байхыг анзаардагч зүгээр мөрөөрөө явхаар шийдлээ. Гэсэн ч тэрээр машинтайгаа хөдөлдөгч буцаад ухарч дотгошоо орно. Дотор буун дуу зодооны зохион чимээ гарч удалгүй хүмүүс агуулхаас зүгтаахан тэр. Дотор Хаач Линдинагийн хүмүүстэй зодтолдож, буудаж, захилгаан хөрөөгөөр хөнөөснөөр эцэст нь дарж авна. Тэгээд Максыг суллаад гарахдаа Шериф Абелд анхааруулга болгон дээшээ гэрэл рүү буудснаар оч үсэрч ачаа бараа мөнгө гээд агуулгах бүхэлдээ дэлбэрлээ. Линдинагийн туслахууд өөрсдөө бүгдийг алдсан. Хүмүүсийг нь устгаад White-ийн хүүг аваад явсан гэдгийг мэдэгдэж Хаачийн зургийг харуулж түүний талаар мэдээлэл байхгүй ч гэр бүл нь хамт аялж яваа гэдгийг хэлнэ. Энэ хооронд дэлбэрэлтээс амьд үлдсэн Абел Линдина руу залгаж Хаачийн гэр бүл зочид буудалд байгааг хэлээд нэмж хүмүүс авчир гэж зөвлөлөө. Хаач Максийн хамтаар аавынхаа барилж байгаа хуучин байшинд гэр бүл дээр ирж Брэди Макс хоёр гар барин эвлэрнэ. Дараа нь Хаач эхнэртэйгээ уулзахад Бека түүнийг гэр бүлийн аюулд оруулж амлалтаа зөрчлөө хэмээн уурлав. Гэтэл Хаач энэ бүхнийг хянаж чадахгүй гэдгээ сая ойлгосон болохоор гэр бүлийнхнээ өөрөөс нь хол байх хэрэгтэй гэдгийг илэрхийлнэ. Үүнийг сонссон Бека Хаачийг аав хүн бас өөрийнх нь залуу гэдгийг тайлбарлаж тиймээс явж асуудлыг зохицуул гэж даалгав. Улмар Хаач хүүтэйгээ холбогдож чадахгүй байгаа White дээр зочилсноор согтуу тэрээр Хаач руу дайрна. Хаач тусламж хэрэгтэй байгаагаа хэлэн хүүн өөртөө цуг байгааг тайлбарлаж Линдинагаас хол аюулгүй байгаа гэдгийг хэлснээр тэд учраа оллоо. White Линдинаг аавыг нь хөнөөсөн, одоо Абелийг ашиглаж хүүг нь хулгайлуулсан байна гэдгийг хэлв. Тэгэд White аав нь Линдинад өртөө байсан ба White аавынхаа өрийг түүнд төлдөг гэдгийг тайлбарлан Линдина энэ хотыг 2 үеийн турш удирдах байгааг хэлнэ. Улмар Хаач хэрвээ түүний гэсэн бүхнийг шатаасан бол Линдина юу хийх вэ гэж асуухад White Линдинаг энээс жижиг шалтгаанаар өөр нэг гэр бүлийг үе удмаар нь устгаж байсан галзуу эмэгтэй. Тэр яг одоо ийшээ ирж яваа гэж хэлв. Энэ хооронд Линдина туслахуудынхаа хамтаар бусад хөлсний цэргүүдтэйгээ хөдлөн. White Хаачд аав нь Линдинатай байлдна гээд зэвсэгнүүд цуглуулж байсан агуулгыг харууллаа. Ингээд тэд түүнийг усан паркт угтаж авахар төлөвлөж шаардлагатай бүхнийг бэлдэнэ. Энэ хооронд Линдина замдаа явсаар удалгүй Хаач дээр дүү Харийг туслахаар ирсэн байлаа. Ингээд Хаач аав Дэвид White Харигээд
бүгд лусан паркад болох томоохон дайнд бэлдсээр. Эцэст нь Дэвид 2 хүүдээ тэд нарыг өөрөөс нь илүү сайжирсан хувилбарууд болохоор хаажин хүү Брэди ч бас санаа зовлтгүй илүү сайн хүн болно гэдгийг хэллээ. Линдинагийн туслах тэднийг усан паркт байгааг хэлж хуучин байшинд гэр бүл нь байгаа гэдгийг мэдгдснээр Линдина туслахаа хүмүүс авч яваад гэр бүлийг нь хүйс тэмтэр гэж тушаалаа. Энэ хооронд Бека ханад байгаа бууг анзаарна. Нар жаргаж орой болоход Абель White хаач хоёртой уулзлаа. Абель дарга White-та өөрийг нь хангалттай удаан дээрлэгсэн. Одооноос өөрийгөө энэ хотын шинэ эзэн болсон гэдгийг хэлв. Улмар хаач White хоёр бууж өгөхгүй гэдгээ илэрхийлснээр Абель буцаад явхад Линдина Абелийг алах тушаал өгснөөр түүнийг буудан хөнөөлөө. Ийхүү дайн эхэлж Линдинагийн хөлсний цэргүүд эхнээсээ тэдний бэлдсэн урхинд орж амиа алдаж эхлэв. White лантуугаар зогтөг тоглоомыг зохион бөмбөг дэлбэлж хаач савладаг тоглоомоор зарим цэргүүдийг хөнөв. Дараа нь хаач хэсэг цэргүүдийг буудан хөнөөгөөд толин хантай тоглоомын газар дайснуудаа төөрөгдүүлэн эцэст нь дэлбэлж алав. White буудулсан ч дараагийн урхи руугаа зүгтаан дахиад л цэргүүдийг хөнөв. Хаач үлдсэн цэргүүдтэй буудалцаж усан гулгуур дээрх зангаар нэг цэргийг хөнөөж эцэст нь аав нь шүршдэг буугаар цэргүүдийг буудаж хөнөөсөөр. Энэ хооронд Линдинагийн эрэгтэй туслах цэргүүдтэйгээ хуучин байшин руу дайрахад Хари цэргүүдийг нэг нэгээр нь зохицуулна. Эцэст нь Хари Линдинагийн туслахтай сэлмээр тулалдлаа. Тэд эхэндээ нилээд энэ тэнцүүхэн тулдаж байсан ч эцсийн мөчөд Хари түүнийг буутай нүүртэй хамтд нь завчхан тэр. Усан паркт эцэст нь Линдина гарч ирэн хаачаас хэн түүнийг илгээснийг асуухад хаач гэр бүлэрээ дурсамж бүтээхэр ирсэн гэж хариулна. Линдина энэ хоттой хайртай гэдгээ харин сэтгэлийнх нь амар амгалан алдуулдаг хүмүүст дургу гэдгээ хэлснээр түүний 2 эмэгтэй туслах хаач руу дайрлаа. 2 туслах эмэгтэй хаачийг нилээд зодож Линдинагийн өмнө авчирна. Линдина хаачийн нүрийг хутгаараа сийчиж одоо түүнийг буруу хүнтэйгээ орооцолцсон болохоор бүхнээ алдна гэж сүрдүүлнэ. Тэгэд нэг туслах нь хаачийг буудах гэж байтал White араас нь толгойд нь сум зоох ба ууралсан нөгөө туслах дайрахад White амжиж буудаж хөнөөлөө. Үүнийг гарсан Линдина White-ийн мөрөнд хутга шидэж зоогоод хаачийн толгойд хутга тулган хөнөөх гэж байтал Бека түүний мөрөнд нойрсуулагчтай сумаар буутхан тэр. Линдина Бекараа хутга шитгэхэд тэрээр өөдөөс нь буудаж хутгийг нь замд нь оноод сум үргэлжлүүлээд Линдинагийн нүдэнд онно. Энэ үед үлдсэн хөлсний цэргүүд эрэхтэй зэрэгцсэн аав Дэвид нь бэлдсэн тесрэх бөмбөгөө идэвхжүүлж дэлбэлснээр бусад хүмүүс ус руу үсэрч амьд үлдлээ. Эцэст нь усан доор Бека хаачийг үнсэн. Үйл явдал хаач байцаалтын өрөөнд дугаагаар үргэлжилж ажилтнууд түүнээс та нар хэй юм бэ гэж асуух ба Бека бид гэрэлсэн гэж хариуллаа. Энэ үед эрэгтэй ажилтнанд дээд тушаалтнаас нь дуудлага ирэх ба дараа нь ажилтан хаач Бека хоёрыг явж болно гэдгийг хэлнэ. Эцэст нь гэр бүлийнхэн Пламервиллийн амралтанд явсан аяллахаа зургуудыг үзэж дурсамжаа хуваалцсан гэр бүлийн уур амьсгал маш сайжирсан байгааг харуулснаар кино төгсдөг.